энэ тахимд хүрэлцэн ирсэн нийт багш нартай энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Дэлхийн багш нарын 22 дахь өдөр, Монголын багш нарын 50 дахь өдрийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Дотн телевизийн тоёгийн цаг нэвтрүүлэгт оролцохоор ирсэн 2017 оны нийслэлийн шилдэг тогтолцоотой байгууллагаар шалгарсан хамт олон та бүхэндээ Монголын багш нарын баярын мэндийг хүргэе. Шилдэг тогтолцоотой Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль, Хан уул дүүргийн 60 дугаар сургууль, мөн Надах дүүргийн Эрдмийн моргил цогцлбор сургуулийн нийт хамт олондоо бүгдээрээ алдар ташин баяр хүргэцгээе. Энэ дахинд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч та бүхэндээ уран бүтээлээ тавьдуулахаараа манай уран бүтээлч бас хүрэлцэн ирсэн байгаа. Монгол улсын соёлын дөрвийн ажилтан Эрдэнэ очрын дэглэлт баяр наадам Хан уул дүүргийн 60 дугаар сургуулийн уран хэлхээ бүжгийн хамтлагийг та бүхний өмнө өргөе. Сайхан нэвтрүүлэг бэлтгэж ард түмний хүртээл болгосон. Дотн телевизийн тоёгийн цаг нэвтрүүлгийн анхны дугаарыг бэлтгэж байгаа манай нэвтрүүлэгч тоёга та бүхний өмнөөс хүрье. За сайн бацгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд миний анхны дугаар тоёгийн цаг нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Мөн энэ саяын сайхан бүжиглсэн уран хэлхээ хамтлагуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ сайхан рестораны мөнх устай байгууллагын хамт олондоо баярлалаа. Бүлүүл лоонжийн хамт олондоо бас баярлалаа гэж хэлчихсэн. За энэ удаагийн сэдэв маань нийслэлийн тэргүүний тогтолцоотой 20 сургууль шалгарсан байгаа. Эндээс одоо Хан уул дүүргийн 60 дугаар сургууль, Надах дүүргийн Эрдмийн оргил сургууль, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулиуд хүрэлцэн ирсэн байгаа.
Одоо Эрдэмийн оргил сургууль дээр бид нар бүхэн очиж бичлэг хийсэн байгаа. Мөн хаан уул дүүргийн 60 дугаар сургууль дээр бас очиж бичлэг хийсэн. Маш сайхан уран бүтээлч, маш их хөдөлмөрч хамт олон байгаа. Та бүхэндээ баяр хүргье гэж хэлмээр байна. Тэгээ одоо 60 дугаар сургуулийнхаа захирал Ариуна болон хамт олонтой нь очиж ярилцлага хийхээр очиё гэж бодож байна. Хаан уул дүүргийн 60 дугаар сургуулийн тэгэргүүний төвчлөлтэй сургуулиар шалгарсан Ариуна захиралтайгаа уулзж байна. Тэгээд та өнөөдөр ямар хамт олонтой хүрэлцэн ирв? Тэгээд мөн байгууллагын танилцуулгыг мөн хийсэн сургалтын давуу онцлог тэр талаар ярих уу? За, бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр манай хамт олон удирдлагууд, за мөн одоо манай тэргүүний шилдэг багш нар, за ингээд бид бүхэн 11 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэж ирлээ. За, энэ таны баруун гар талд бол манай нийгмийн ажилтан Нямд олгор байна. За, тэрний цааталд манай залуу багш Уран Цэцэг байна. Няруу Мартлуя, за намын санч Ахтуя, за манай одоо зургийн одоо манай тэргүүний нийслэлд одоо тэргүүлж явдаг багш Энх баяр гэдэг ийм одоо өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирлээ. Энэ жил бол бид нар бас их онцлог жил байгаа. Манай сургууль бол хамтын хүчээр багш нарынхаа, ажилчдынхаа мөн эцэг эхчүүд болон сурагчдынхаа хүчээр бол одоо нийслэлийн шилдэг тохиолдолтой 20 сургуулийн нэгээр ингээд шалгарсан. Энэ бүхэн бол одоо хамт олонны юм бүх хүмүүсийн сэтгэл, итгэл, зүтгэл одоо хөдөлмөр шингэсэн ийм одоо цол байла. Ингээд энэ жил бол одоо бид манай хамт олон уралдаан тэмцээн одоо нүдэд амжилтаа оролцож дөнгөж саяхан гэхэд одоо манай бүжгийн багш Эрдэнэ очир маань нийслэлийн найрал дууны тэмцээнд хаан уул дүүрэгт одоо эхний үе шатны зохион байгуулагтаад тэнд шилдэг удирдаач хөшөөр шалгараад за мөн 2 дугаар айранд ингээ баг хамт олноор ороод нийслэлд орохоор болчиход ингээд ийм одоо сайхан амжилттайгаар энэ өдрийг бас өгчөж байна. За баярлалаа. Эрдэнэ очир багшаас бас нэг асуух зүйл юм. Энэ сайхан уран хэлхээ гэж хамтлаг маань байгууллага дээр очиж бичлэг хийж сайхан тийм балетын бага насны хүүхдүүдийг бэлдсэн мөн өөр бас ямар уран бүтээл бэлдэн тэр талаар ярих уу? За манай уран хэлхээ хамтлаг байгууллагад 8 жил болж байгаа. За манайх бол балетын сургууль, цэнгэнд бүжгийн сургууль, ардын бүжгийн сургууль тэгээд маш олон бүжгийн одоо бүх төрөлжсөн сургуультай бас дээр нь бас найралтай хөгжмийн дугуйл ингээд урлагийн бүхэл одоо дугуулны секцүүд бол тэнд ажиллаж байна. Тэгээд уран хэлхээ чуулгад бол одоогийн байдлаар нэг 200 гаруй хүүхэд хамрагддаг. Тэгээд жилээс жилүүд одоо энэ хамтлагаан бол одоо өргөжин дэвж дороосон болоод маш шинэ хүүхдүүд бол гаргаж байгаа. Тогссон хүүхдүүд маань одоо ихтэй сургууль, соёл урлагийн их сургууль, хөгжим бүжгийн коллеж гэдэг одоо мэрэгжлийн сургууль руу бол одоо урилгаар одоо ордог ийм давуу талтай ийм бүжгийн хамтлаг байж байгаа. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхдийн авяас чадварыг нэг илрүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Ийм ч учраас одоо нэгдүгээрт нь бүжгийн сургалт байна. Дээр нь улаан алим гэдэг их сайхан клуб хичээлж байгаа. Хүүхдийн одоо зурх, гол мэдрэмжийг дэвшүүлэх. Өшөө энэ дээр бид нар биерээр урлаж, үгээр урлах үе гэсэн төсөл хэрэгжихээр энэ хичээлийн жилд одоо манай багангийн сурагчдын энэ төсөл хэрэгжихээр ийм давуу сургалтууд илүү бусдаасаа онцлогоор байдаг. Дүрслэх урлагийн багш маань бас маш их уран бүтээл хийсэн харагдсан. Хаан уул дүүргээр бичлэг хийгээ явж байгаа тэр хандайг өрөө дүүрэн гоё тэр маш ур чадвар гаргасан тийм амжилтууд байсан. Тэгээ тэр талаас ярих уу? Манай сургуулийн хэмжээнд улаан айлм гэдэг юм эртний хүүхдийн уран зургийн клуб хичээлдэг. За энэ хичээлийн жил одоо 60 хүүхэд баг дундаа ангийн хүүхдүүд нийслэл хичээлж байгаа. За хүүхдүүдийг хамгийн гол нь урлагийн гоо сайхныг мэдрүүлэх, хүүхдүүдийн авьяас чадварыг нээж илрүүлэх. За бүр авьяастай хүүхдүүдэд чааш нь одоо зохион бүтээгч, дизайнер, инженер болох чиглэлээр хүүхдүүдийг бэлдэж ажилладаг. За нийт хүүхдүүдэд бол бүх хүүхдүүдэд урлагийн гоо сайхныг мэдрүүлэх, гоо сайхны мэдрэмжтэй болох, урлагийг бас амьдрал ахуйд хэрэгэлдэг болох тал дээр бол бодлож ингэж анхаарч ажиллаж байгаа. Манай сургууль нийслэлийн хаан уул дүүргийн 60 дугаар сургуулийн Яарамгийн бүсийн одоо гэр оролтын сургуулийн бас нэг онцлог. Тэгээ манай сургуулийн хүүхдүүдийн одоо хөгжүүлэлт төвшөлтөд багш нар маань маш их олон зүйлийг хийж зорилго чиглэлтэйгээр хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг. За сургууль дээр одоо олон 20 гаруй төрлийн сонгон секц дуулаад хичээлдэг. За ингэж хичээснээр хүүхдүүд хамгийн түрүүнд бие хүн болон төвшөлт маш их чухал үүргийг одоо энэ сонгон секц дуулаад нь гүйцэтгэж чийдэг. За тэр ч утгаараа хүүхдүүд маань илүү бие даах чадвартай, илүү өөрийгөө илэрхийлэх чадвартай. За тийм нээлттэй. Тэгээ би бол тэр өсөлт нь одоо илүү
жилээс жил ирсэн мэдгэцээс юм гэж хөгжиж байдаг л энэ манай сонгон секс тоглоомын амжилт гаргаж идэг. Тэгээд энэ амжилтаа бид нар бас эцэг эхчүүдтэй жил болгон 20 удаа тайлагнадаг. Тайлбар тоглолтын үзүүлэлтийн үзэсгэлэн гаргана. Тэгээд хүүхдийн бүр бие даасан уран зургийн уран бүтээлийн үзэсгэлэнүүдийг одоо бас хэд хэдэн удаа гаргаж ирсэн. Энэ ч хэдэн жилж бас гаргахаар нэгтгэсэн байна. Тэр зэрэг хүүхдүүд хөгжүүлэлтийн эцэг эхчүүд сургуулийн хоорондын холбоо аягүй нэгт уялдаатай болж энэгээр дамжиж нэг ойлгох тийм ээ. Нэг дэмжих эцэг эхчүүд маань энэ зэвд дээр сургууль аягүй дэмжлэг үзүүлдэг. Бас аягүй сайн хатарч хамтарч ажилладаг. Тийм болохоор бас энэ одоо дэлгэцийг дамжуулаад 60 дугаар сургуулийн эцэг эхчүүдтэй бас талархаж байна гэдэг тийм. Эрдмийн оргил цогцлог сургуулийн хамт олонтойгоо ярилцчихжээ. За та бүхэндээ хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Би бас нэг өмнө нь очиж бас нэвтрүүлэг бэлтгэж ирсэн. Маш сайхан залуу хүн гэхэд ямар гоё бас бусдыгаа одоо удирдан зохион байгуулж бас хэнийг санаачилсан. Одоо үед одоо айгүй шаардлагатай тийм оюутны одоо сурагчдын дотор байр мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийг одоо байгаа орчноос ингэж автуусаар авдаг тийм мөн сургуулийн тогтчлт үйлчлэгээ, сургуулийн давуу онцлог гэдэг маш сайхан санагдсан. Тэгээд Налах дүүргийн Эрдмийн оргил сургуулийн захирал оюун туяа бол хамт олноороо ярилцлага одоо ийшээ ирж өгнө гэж урьж байна та бүхнийг хамт олноороо урьж байна. Туяагийн цаг нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо Налах дүүргийн Эрдмийн оргил цогцлог сургуулийн захирал оюун туяа захирлаас асуух зүйл байна. Байгууллагын үйл ажиллагааг танилцуулах уу? За тэгье. За Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын мэндийг нийт багш нартаа хүргэе. За Налах дүүргийн Эрдмийн оргил цогцлбор сургууль нь хичээлийн 3 байранд 140 багш ажилтнтай 1500 гаруй суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Хөгжсөн сурагч тэтгэлтэй багш сэтгэлтэй эцэг хүүхдэд ээлтэй сургууль болох зорилгыг тавин 2015 онд нийслэлийн шилдэг тогтчлт үйлчилгээтэй сургуулиар шалгарсан. Энэ хичээлийн жилд нийслэлийн тэргүүний сургуулийн номинацид дүүрээсээ шалгарч нийслэлд амжилттай шалгагдсан байгаа. Энэ бүх зүйл маань багш сурагч эцэгхийн хамтын үйл ажиллагааны үр дүн гэж бодож байна. За тэгээд энэ хүрэлцэн ирсэн багш нараа танилцуулъя. Сургалтын менежер Оюулан багш, хим биологийн багш Уянга, улсын сайн хичээл үйл ажиллагаанд дүүргээсээ шалгарч, бүсээсээ шалгарч, улсад хичээл амжилттай зааж, бусдад туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байгаа. За сургалтын менежер Баасан, нийгмийн ажилтан Туяа агш гэсэн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр ирсэн байна. Үйл ажиллагаа сургалтыг одоо сурагчдыг сурлаг талтанд хохирох талтанд дэлгэрүүлэх чармайлттай ажилладаг. Үүний үр дүнд бол манай сургуулийн одоо сургалт жилээс жилд бол сайжирч байгаа нь бол сайшаалтай байгаа. Үүний тод жишээ бол одоо их хэлээрээ зөв сайхан бичцгээ уралдаанд 4-р ангийн одоо суралцагчд маань бол 3-р шат дотор явагдсан. Мөн 5-р ангийн чанарын шалгалтанд бас мөн 3-р шат дотор явагдаж байгаа нь өдрийн сургуулийн сонирхолт маань агц гарч байгаа нь бол үүний тод жишээ юм аа. Хүүхдээ хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилготой тэгээд хүүхдүүдийн сургах төвийг дэмжихийн тулд дүүргийн хэмжээнд нэг хүүхдийг байгуулах ажлыг бол жил болох уламжлал болгон үзээд байгаа. Энд бол манай Налах дүүргийн байгууллага бол маш төвтэй оролцдог. Тухайн хүүхдийг бол судалгаа явуулаад тухайн хүүхдэд бол хичээлийн хэрэгсэл санхүүгийн эдийн засгийн талаар бол тусдаг нь бол манай дүүргийн хүүхдээ гэсэн сэтгэлтэй байх нь эндээс тодорхойлогдож байгаа юм аа.
эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 01-р тогтоолоор Монголын эмэгтэйчүүдийн холбооны дурслалын тэмдгээр таныг шагнав. Чимгээ. Хадагтай оюун туяа таныг шагнаж байна. Замун Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 нойлог тогтоолоор Монголын эмэгтэйчүүдийн холбооны дурслалын тэмдгээр хадагтай ариун таныг шагнасан байна. За дашин баяр хүргэе. За манай багш нар бүгдээрээ сайхан алга ташаарай. Ингээд манай хоёр багшийг бас нийслэлийн засаг даргын хүндэт өргөмжлөл жуу хичгээр шагналтныг бас уншиж танилцуулаад гардуулъя. За жоо хүчиг нийслэл хотыг хөгжүүлэх үйл хэрэгт амжилт гаргасныг өндрөөр үнэлж нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн жоо хүчиг мөнгөн шагналаар шагнав. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бат болд 2016 оны 9 сарын 29 гэсэн байна. Содном цэрэнгийн нэм долгор таныг шагнаж байна. За жартгаас сургуулийн нийгмийн ажилтан Содном цэрэнгийн нэм долгор нийслэлийн засаг даргын жоо хүчгээр таныг урамшаад яадаг ташин баяр хүргэе. Замун засаг даргын жоо хүчгээр анхан шатны багш Ганбаатарын норм цэрэн таныг шагнаж байна. За норм цэрэн багштай бүгдээ баяр хүргэе. Ажлын амжилт амьдралын сайн цагныг хүсье. Сургуулийн нийгмийн ажилт нэм долгор багш маань бас шагнал авлаа. Тэр талаар шагнал авсан сэтгэлээ ярих уу? За энэ юуны өмнө одоо хамт олондоо багш нарын Монголын багш нарын баярын тавд өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдөр би энэ одоо хамтарч ажилладаг хамт олон багш нар за хүүхдүүдээ эцэг эхчүүдийнхээ одоо хамтын үйл ажиллагааны энэ сайхан одоо шагналыг авсандаа баяртай байна. За энэний шагнал бол одоо манай хамт олонны хөдөлмөрийн үр шим. Тэгээд бид нар одоо нэг нэгээ дэмжиж ойлгож за тэгээд нийгэмдээ одоо биш сэтгэлийн дэм өгч ингэж хамтарч ажилладаг хамт олон байгаа. Тэгээд энэнийх нь одоо ач тус маань минимал гэж бодож байна. За та бүхэнд болон энд хүрэлцэн ирсэн багш нартай бас баярын мэнд хүргэе. За өдөө зэрэгтэй болж энэ шагналыг авахд хүргэсэн үе үеийн төгсөгчд болон бяцхан шавь нартай одоо ажиллаж байгаа хамт олон миний эргэн тойронд байдаг
бүх хамт олондоо бас баярлалаа. Тэгээ та бүхэнд бас багш нарын баримт төргээ үнэхээр их санаандгүй байсан шагналаа. Туяагийн цаг нэвтрүүлгийн төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс ажил байдлын сайн сайхан тод томруулан харуулдаг. Хүүхэд залуучуудыг өргөнөөр оролцож нийгэмд нэвтрүүлэгт оролцуулдаг байгаа. Тийм болох дээр Бүлүүл Лаунж нь туяагийн цагийг ивент итгэн хамтран ажиллаж байгаамаа. Тэгээ манай байгууллага 2015 онд шинээр байгуулагдсан Бүлүүл мөнх хөстэй жагш буудлыг гэж байгаа. Тэгээд энэ болох дээр дотроо лаунжтай, ресторантай энэ лаунж ресторантай 40-50 хүний хүлээн авах чадaltaй байгаамаа. Тэгээд та бүхнийг энэ лаунжээр таалан цовруулахад тухтай үйлчлүүлнэ гэж хэлж байна. дүүргийн 17 дугаар сургуулийн ширээнд ирсэн байна. Тэгээд 17 дугаар сургууль маань нийслэлийн тэргүүний төвчлөлтөй 20 сургууль бас шалгарсан байгаа мөн сая босрлын баяраар дүүргийн тэргүүний сургуулиар шалгарсан байгаа. Тэгээд чимгээ захиралтай байгууллага танилцуулгуу тэгээд сургуулийн даваа онцлог юу байна тийм. За манай Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль Чингэлтэй хайрхныхаа үр үлд намтар түүхээ 60 жилээр зузаалсан одоо өнгөрсөн хичээлийн жилд 60 жилийн хавааг тэмдэглэсэн ийм одоо нийслэлийн мөн дүүргийн одоо уун сургуулиудын нэг бол за тэгээ өнөөдрийн байдлаар хичээлийн 2 байртай 90 гаруй багштай 30 гаруй ажилчтай 2000 гаруй сурагчтай ийм одоо том сургууль. За манай сургуулийг одоо удирдах ажиллаж байгаа удирдлага баг хамт олноороо би одоо энд хүрэлцэн ирсэн байж байна. За одоо энэ манай ахлахын менежер Өнөр Жаргал, за нийгмийн ажилтан Мөнх Цэцэг, за манай багийн менежер Бат Цэцэг, за дунд дунд ангийн хариуцсан сургалтын менежер Дулмаа гэсэн одоо ийм одоо удирдлагын баг хамт олонтойгоо өнөөдрийн энэ одоо үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн байна. За энэ хичээлийн жилд манай хамт олон одоо бас шинэ 17 гэсэн одоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ зорилготой бас тэгээд эцэг их багш удирдлага сургуулийн үйл ажиллагаанд оролцдог бүх хүмүүсийг одоо хамарсан ийм одоо хөтөлбөр боловсруулад хүүхэд нэг бүрийн хөгжлийн үйл ажиллагааг дэмжсэн. За дээр нь одоо сургалтын чанарыг одоо сайжруулах ийм том зорилго зөвшөөрөлд бас ажилдаа ороод иж байна. За өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан одоо Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн одоо нөгөө шилдэг тогтолтой ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага шалгаруулах энэ уралдаанд бол нийслэлтэй бас тэргүүлсэн байж байгаа. За нөгөө талдаа бас нийслэлийн боловсролын газраас зохион байгуулсан шилдэг тогтолт ногоон байгууламжтай сургуулиар одоо бас шалгарсан. За 2016 онд хийсэн сургалтын одоо үйл ажиллагаа мөн хүүхд хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажил. За мөн багш хөгжлийн одоо ажил. За нөгөө талдаа сайн хичээл үйл ажиллагаа гэсэн энэ олон ажлаараа бол манай сургууль дүүргийн одоо тэргүүний сургууль болсон байж байгаа. Шилдэг тэргүүний сургуулиар шалгарсан. Тэгээ энэ сайхан амжилтууд бол манай одоо бас удирдлагын гадна нийт одоо багш нарын маань одоо оролцоо эцэг эхчүүдийн дэмжлэг за мөн сурагчдын одоо бас хичээл зүтгэл одоо бүх хүмүүсийн оролцоо дэмжлэгтэйгээр энэ сайхан одоо амжилтуудыг одоо бид нэр бас оллоо гэж одоо бас үзэж байгаа. Тий. За өнгөрсөн хичээлийн жилд болохоор манайх нөгөө баг суур боловсролын хүрээнд бол цөмгөл бүрийг амжилттай хийж байсан. Цөмгөл бүрийн хүрээнд бол бид нар маш олон ажлуудыг төлөвлөөд амжилттай зохион байгуулсан юм амжилттай гэсэн. Тэгээд энэ ажлуудаас ч гэсэн чиглэлд үүдтэй байгаа. Тэгээд тэрүүний сургууль гэсэн.
уламжлалыг хүртээд байгаа. 2015-аас 16 оны хичээлийн жилд 23 төрлийн сонгон дугуулан хичээлсэн. За энэс бол бэрийн бичлэг Монгол бичгийн уралдаанд бол Чингэлтэй дүүргийн хэмжээнд шилдэг сургуулиар бол шалгарсан байж байгаа. За тэгээд мөн загварын тэмцээнд манай сургууль шилдэг нийслэлийн 2016 оны өсөлн 2017 онд шилдэг бол Гран При авсан ийм амжилт үзүүлсэн байж байгаа. Тэгээ ер нь сонгон дугуулангаар бол хүүхд бүр бол хөгжиж байгаа. Найдал манайх 5 аяныг өрнүүлээд ангаараа бүжгэлсэн, ангаараа дуулсан, шүлэг аян, оюуны зураг гэсэн аянуудыг өрнүүлээд хүүхд болгон одоо өөрсдийнхөө хэмжээнд бүжгэлж, дуулж, шүлгэлж, оюуны зураглалаа хийж чадсан амжилттайгаар бол эх хичээлийн жилиг бол үтсэн байгаа. Энэ хичээлийн жил бол нийт сонгон дугуулангийнхаа бол тоог нэмсэн. Одоо 32 төрлийн сонгон дугуулан хичээлээр ингээ ажиллаж төлөвлөд байж байгаа. Яг Ахлангийн сургуулийн хувьд одоо эсэлтийн ерхий шалгалтын оноогоор сүүлийн одоо бас гараад онооны дунджаар бас агсан үйлдэлтэй явж байгаа. За энэ маань болохоор сургуулийн одоо сонголт одоо багш нарын бас хичээл зүтгэл тийм ээ одоо багаараа бас хамтарч үр дүнтэй ажилласны энэ үр дүнд сая өнгөрсөн хичээлийн жилийн 2016 оны одоо эсэлтийн ерхий шалгалтын дундаж оноогоор өмнөх хичээлийн жилээсээ 7 хичээл 8 хичээл нь агсан үзүүлэлттэй гарсан. За тэгээд сургуулийн маань одоо нийт төгсөгчдийн нийт 90% нь бол өөрийн одоо хүссэн одоо ихтэй сургуультай элсэн сургалтсан бас ийм амжилттай байгаа. Багийн сургуулийн үйл ажиллагаа 30 багш 1100 хүүхдтэйгээр сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа. Би бас чадварлаг бүтэц хамт олондоо самтаж ажиллаж байгаадаас баяртай байдаг. Би энэ ярилцлаганд багш нарын амжилтаас бас дуртай гэж бодож байна. За өнгөрсөн хичээлийн жилд сайн хичээл үйл ажиллагаа улсын зөвлөгөөнд багийн багш амар жаргал хичээл зааж туршлагаасаа нийслэл улсын хэмжээнд бас хуваалцсан юм сайхан хэмжээтэй гаргасан байна. Мөн багшийн ажлыг урамшуулдаг энэ тэгсэн өмнөж урамшуулдаг энэ ажил бол нэлээд олон багш нар бол сүүлийн 3 жилд бол хамрагдсан байгаа. За энд бол амар жаргал багш, уйны мэх багш, туяа багш, тосмаа багш, гэрэлмаа багш, алтан цэцэг багш гэсэн ийм одоо туршлагатай ур чадварлаг сайн багш нар одоо ажлаа үнэлүүлж саятан багш нар бас тодорсон юм сайхан амжилтыг манай хамт олоноос үзүүлсэн байгаа. Тэгээ та бүхэндээ дэлхийн багш нарын 22 дахь өдөр, Монголын багш нарын 50 дахь өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Дотн дэх үзүүлэлтийг явуулж буй туяагийн цаг нэвтрүүлэгт хамгийн анхны жишгээр оролцсон эрхэм мөндөд багш нартай баярлалаа. Та бүхэн бүгдээрээ сайхан баярлаарай. Баяртай. Ингээ та бүхний өмнө эрхэм мөндөд туяагаа өрье. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрсэн та бүхэндээ баярлалаа. Туяагийн цаг нэвтрүүлэг маань энхүү өндөрлж байна. Шингээсэн баатар сүрийг магтъя.